номцоо нөхөрлөх зүйлээр ач холбогдол өгөөд байгаа юм бэ гэхдээ ерөөсөө сурах суурийг хамгийн үндэс нь одоо байшингаар болохоор ундаа суур гэдэг шүү дээ. Тэр шиг сурах хуулийн хамгийн үндсэн гол зөв суур байна. Ерөөсөө тэр унших ойлгох. Одоо энийг би математикийн хичээлээр бас бүр илүү яг чухал юм байна гэдгийг бас таана. Тэгэхээр яах гэдэг вэ? Одоо үлдсэн энийг 3-7 оны угсаар шүү дээ. Энэ дээр бүгдүүдийнхээ унших чадвар дээр бүр илүү нийтэд нэг анхаарал өгөөж бүр нэг ач холбогдол өгөөд унших хурдыг бас нэг агуулад өгөөж. Одоо уншихад цаасан шүү дээ. Тэр хамаагүй бүр дахин унших тусам юуны тооны нэмэгдээд байдаг. Нэмэгдэх тусам бүгдийг уран ороод унш гэхгүйгээр өөрөө уншдаг болоод байна. Одоо манай ингээ хамгийн хурдан уншигч нь хэн бэлээ? Баттендер. Баттендер босоод эндээс зүгээр нэг хууцсан. Найзууд нэсгэж байна. За хоёр дахь. За яг чанга дугаар нэг найзуудтай нэг биш. Чанга. Тот кохон гүт тот хатан бероо ураад түлхэх ингээд явах. Юу хаач. За шийдчихв. Тэчөө баураад энэ тотын нэг ухаан гоён хатаа энэ нэрээ ангир суудаг хоёрд шугам хаатай тэр астар том цэцэрлэгтэй бөгөөд олон шуудыг хайсан цэцэрлэг ноён хатаа хоёр шугамдаа эзэн нуусгаар хамаг баачтаа умартай үерээ чагнаад түн өдөр нэг өдөр аян нэрээс гатад өд яр дуулаагүй яруу жигээ дуудаж гэр гайхан саад шүүх шат Заина бүгдээрээ баттендер шигээ. Баттендер одоо яаж ийм хурдан уншдаг болсон байгаа нэг товчоо яриа тэгээ дараа хичээлд орцоо гэдэг. За яаж ийм хурдан уншдаг болсон? Бүгдээрээ адилхан намар Исраилийн нэгэн сургуульд орохдоо бүгдээрээ уншдаг болсон. Баттендер дээр. За яриа. Гого, ойсцогоо яах вэ? Чи яаж ийм хурдан уншдаг болсон юм? Найзууд чамд хамгийн хурдан уншдаг үг гэдэг шүү дээ. Би яаж ийм хурдан уншдаг болсон? Найзуудтай хэлж болохгүй. Одоо энэ бэхний сав чинь цаас нь учирлаж тайлбарлаж ойлгуулдаг шүү дээ. Тэр шигээ чи бэхний сав шиг найзуудаа би ингэж хурдан уншдаг болсон юм а гэж тэр ангаар тайлбарлаж. Айхандаа заа. Би багасаа байхдаа уншиж сурсан. Хэдэн настайгаас?